Өнөөдөр хоёр тоглолтод Эпсог ялалт байгуулсан. За Эпси тоглогч мөнх хоёрын хувьд бол өнөөдөр төрсөд манайс төрсөдөр нь нэлээд өргөн юм болохоор болох шиг боллоо. Ингээд өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт бол Out the Wings-ийн эсрэг удирдлагын хүслэгтийг тэргүүлэгч Amazon Sword-ын тоглолт юм. За Wings-ийн хувьд бол удирдалд 1-4 өгсөн амжилттайгаар хүслэгтийн байрлалд бичигдэж байгаа бол Amazon Sword-ийн хувьд бол 5-1 харьцаатайгаар хүслэгтийг ихтгэл төгс тэргүүлж байна. Ингээд өнөөдрийнхөө хамгийн сүүлийн тоглолтыг хүлээж авч үзье. Хүрэлцэн ирсэн эрхэм үзэгч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Монгол Сагсамгийн холбоо үндэсний дээдлигийн 2025-аас 2026 оны удирдлын ээлж тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдрийн тоглолтын талбайн зочин багаар Улаанбаатар Amazons Хоёрдугаар 1 багийн албан тоглогч Ганбаатарын Энхлийн 2-р 20 багийн албан тоглогч Магванурын Эрдэнэт 2-р 3 багийн төвийн тоглогч Чүртэн намдгийн Бэмчав 2-р 12 багийн төвийн тоглогч Нэмдоршийн Эрдэнэма Улаанбаатар Амсосгийн гарааны 5 тоглогчийг танилцуулъя. 2-р 11 багийн албан тоглогч KD Tufon 2-р 7 багийн албан тоглогч Чинчавын Болор Цэцэг 2-р 16 багийн албан тоглогч Батсожийн Болор Эрдэнэ 2-р 6 багийн албан тоглогч Чимцэрэнгийн Урт Насан 2-р 14 багийн төвийн тоглогч Баатрын Болор Эрдэнэ Улаанбаатар Амсосгийн ерөнхий дасгалжуулагч Хавьер Гарсия Энэ өдрийн тоглолтын талбайн эзэн багаар ивент төгс Auto компани Auto FX 2-р 24 багийн тоглолтын тоглогч Борторжийн Санжасурын 2-р 9 багийн төвийн тоглогч Нэмдоржийн Үлзихүү 2-р 5 багийн албан тоглогч Саруудын Тамир 2-р 7 багийн өсний тоглогч Нэмэрдийн Алтай 2-р 11 багийн тоглолтын тоглогч Алтан сулын Игтуул 2-р 1 багийн албан тоглогч Үлзиватын Алтан Цэцэг 2-р 14 багийн төвийн тоглогч Баясгалангийн Содон 2-р 8 багийн албан тоглогч Баятурын Сойдоо Auto FX багийн гарааны 5 тоглогчийг танилцуулъя. 2-р 15 багийн өсний тоглогч Стефанес Тена Мария 2-р 6 багийн албан тоглогч Батмүхийн Гэрэлма 2-р 3 багийн албан тоглогч Эрдэнэгийн Энэрма 2-р 13 багийн албан тоглогч Гамболтын Уран Чимиг 2-р 23 багийн өсний тоглогч Ундрман Уянг Auto FX багийн ерөнхий дасгалжуулагч Зоригтын Цолмон хоёрын тоглолтыг талбайд шүүн явуулахаар Монголын Сагсамгийн холбооны шүүгч Бачаргалын мөнх тогоо Монголын Сагсамгийн холбооны шүүгч Бачулын мөнхчин талбайхлах шүүгчээр Монголын Сагсамгийн холбооны шүүгч Батсайхны Мегмар Сүрүнээр ажиллахад бэлэн боллоо. Эрхэм үзэгч та бүхэн суудлаасаа босож Монгол Улсын төрийн дуулаа үндэтгэн хүлээн авна уу?
20 минут үзэгчтэй Premier Sports List та бүхэнд за Монголын эзэгсэн бөмбөгийн үндэсний дээдлийг дээдлийн тоглолтод шууд хамжуулах хүргэж байгаа. За өнөөдрийн сүүлчийн тоглолт буюу эмэгтэй тоглолт маань эхлэхэд бэлэн болсон байна. За хүснэгтийн нэг ч хожигдлгүй тэргүүлж байгаа Улаанбаатар Амазонсогийн эсрэг M-Wings гэсэн багууд өсрөө дарахад бэлэн болжээ. За Амазонс багийн гарааны бүрэлдэхүүн урт насан болор цэцэг Кейли за тэгээд 2 болор эдэн гарч ирсэн байна. За тэгвэл Wings-ийн бүрэлдэхүүнд Инэрмаг гэрэлмаа уран чимэг за шинэхэн легионоор дамжин болох Тина. За тэгээ уян гэсэн давтыг гаргажээ. За Амазонсын хувьд бол өвлөрлийг хожигдсгүй тэргүүлж байгаа. Тэгээд завсралгын өмнөх одоо сүүлийн тоглолтоо хийх гэж байна. За лиг 9 хоног завсарлана гэдэг бол дараагийн тоглолтоос эхлээд багийн одоо лидерүүд эргээд тоглолтонд оролцоод эхэлнэ гэсэн үг. За ингээд үзэгчтэй эхний довтлогоог Wings багаас зохион байгуулахаар болж байна. За яваад орсон довтлогоо алдсан Тина 2 дахь боломжоор байсангүй 3 дахь боломжоор тоглолтын онооны салхийг хаглаа. За энэ тоглогчийн хувьд бол 26-г одоо 26 оноо 26 самбартай тоглолтыг хийгээд амжсан байгаа Монголын дээдлигт. Болорцэг. За Кейли Чон зүүнрөг хөдөлсөндөө уран чимгийг суулгаж байгаа дундаас шидэлтэй алдаж байна Инэрмагийн самбар. За тэгээд Улаанбаатар Амазонсогийн хувьд бид бүхний мэдж байгаашлан Монголын гавь тамирчид болох Ариун цэцэг хулан гэсэн тамирчид бол тоглолтод оролцох боломжгүй байгаа тийм лигийн завсралгаас ирнэ. За багаас бол мэдээж их завгүй байсан тамирчдад урт хугацааны амралтыг болгосон. За дээр нь нэмээд Амар Робинсон мөн ялгаагүй одоо амралттай байгаа. Өнөөдрийн тоглолтоос оролцох боломжгүй. За Тинагийн дахиад алдаатай тоглолтыг амжилттай болгож байгаа юм байна. Нэмэлт нэг шидэлтэн амжилттай болсноор эхний 5 оног Тинагийн зарвалаа. За Амазонсын довтлогоо уртнасан болорцэг рүү чиглэсэн дамжуулалт хамгаалагчаас бомб гарчээ. За анжлээс тэгээд булганы хувьд бол яг тоглохгүй байх шиг байна тийм. Шууд дасгалжуулагчдын бүрэлдэхүүн рүү шилжсэн байна. За яг мэдүүлэг дээр ч гэсэн тэгээд туслах дасгалжуулагчаар бол байсан. За Wings-ийн хурдан тоглоо. Ямар нэг алдаа байхгүй байна. Урт насангаас бөмбөг гарлаа. Завгүй байна. Тоглогчоос бөмбөг гарч Улаанбаатар Амазонст бөмбөг шилжсэн. За тэгэхээр хэд хэдэн голлого тоглогчид эзгүй байгаа ч Амазонсын хувьд лиг цөөн тоглогч сэлгээний судалгаа харагдаж байна. Кейли Чон зүүндээ яваад орсон контакттай довтлогоо. За бөмбөг цагаарх тунлаа. Багийн эхний 2 оноо. За Батмөнхийн гэрэлмаа багийнхаа довтлогооныг эхлүүлсэн Тина Степенс голоор их гой дамжуултыг өгсөн Инэрмагийн 2 оноо олж өгүүлээ. За тоглолтыг бол Wings-ийн хувьд маш сайн эхлүүлж байгаа. Урт насан эндийн зайг шидэндээ урт насангийн хоолын зай шидэлтийн тоглолтын эхний оноогоо авлаа. За урт насангийн хувьд сүүлийн 2 хөлөлт бол үнэхээр өөрийгөө харуулж чадсан юм тоглогч доо. За татсан бөмбөг болор эрдэнэ. Урагш Амазонсын довтлогоо эхэлсэндээ хурдан довтлогыг эхлүүлсэн болор эрдэнэ довтлогоо гаалдлаа. За уян савраас бөмбөгийг аваад урагш Wings-ийн довтлогоо эхэллээ. За алдаа гарсан байна. Кейлигийн алдаа. За урт насангийн хувьд бол тэгээд алх сургуулаасаа эхлээд лигийн тоглогч болоо явсан. Лигийн тоглолтод оролцоход хөдөө орон нутгаас ирээд бас тоглодог байсан тухайгаа ярьсан байсан. За тэгээд лиг аврах хэвчтэй. Тэгсэн. Рүүки жилдээ. Уянг. За болорцгийн эсрэг шахаад завчин дээр гаргаад өгсөндөө Тина Степенс буцаагаад гэрэлмаа руу гаргаж байна. Гэрэлмаа маш хэцүү байдлаас эргээд довтлсон. Бөмбөг цагаар тунлаа. За Red Amazonсын хурдан тоглоо болор эрдэнэ. Дорш. Болор цэцэг. За Амазонсоос ч одоо 3 болроо зэрэг талбай дээр байгаа юм байна шүү. Кейлигийн олон зай шидэлт. Хоёрын 8 тоноо болж байна. Кейли Чоны хувьд бол тийм сул шидэлтүүд үнэхээр найдвартай гүйцэтгэдэг. Уран чимэг. Болордны эсрэг нуруугаар шахаад өөртөө зай үсгэсэн шидэлтэй алдсан ч 2 дахь боломжийг үүсгэж байна Инэрма. Чоны гарыг дагуулад явуулсан Инэрмагийн 3 оноо. За Wings-ийн хувьд бол байжлах хамгийн сайн эхлэлийг л хийж энэ да. Өдөлт болорцэг Кейли байсан байна. Болор эрдэнэ урт насан
За эргээ Болор Эрдэнэ зай өгсөндөө холын зайшилтын удаараа амжилтгүй. Гэрэлмаа самраа цүнгийг аваад Винксийн давталгаа эхэллээ. За Степс доор өгсөн дамжуулалт уянга Болорцгийн эсрэг эргээд довтолсон. За бомцээр дунлаа нэмээд алдаа салгачлаа. За туршлагатай тоглогчийн хувьд бол Вара маш зөв эслээд цогоо амжилттай боллоо. За солилцсон Amazon-соос орж ирэх юм байна. За яалч бодогтой талбайд их олон оноо алдсан учраас энэ төвийн байралд солилцоо оруулж байна. За Эрдэнмаа орж ирээд Болорцгийг авлаа. За Улаанбаатар Амзос багийн хувьд гэх юм бол лигийн хүрээнд 5 тоглолтыг хийсэн. 100% амжилттай байгаа. 5 хожилтой. За тэгвэл тэдний өрсөлдөгч Wings багийн хувьд гэх юм бол за мөн ялгаагүй 5 тоглолт хийсэн. Эхний 4 тоглолтод хожигдуулсан. За сүүлдэр нь 10 багийг 83-77 харьцаатай хожсноор үлрэлийн ихний хожлоо авсан байна. За Кейли баруун дарж ороод Болор Эрдэнэ шидсэнгүй яваад орсон 100 гарын довтлогоо нойж яваад орж байна. За маш хурдан довтлогоо шидэлцэндээ уршаа орон чимээр үүснэ амжуулт нь хамгаалагчаас гарчээ. Шууд амжуулалтын Platinum event тэтгэж спортыг дэмжигч Toyota-гийн Alpine дилер Top Motors, шууд амжуулалтын Gold event тэтгэгч Сэгсэн бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola хамтран ажиллаж байгаа. За Степс Эрдмагийн эсрэг нургуушгаад буцаагаад гаргасан да дундын зайшилтанд амжилттай Гэрэлмагийн 2 оноо. За ямар өндөр өвтэй тоглож байна Wings-ийн хувьд бол тоо олгон сард орж байна да. Кейлигээс өөрөөс нь бөмбөг гарсан уу гэсэн үгүй байна. За нүрийн шөвч Amazon-с бөмбөгийг үлдээж байна. Болор Эрдэнэ маш том орон зай үүссэн, холын зай шидэлд хүчтэй гарсан. За нөгөө Болор Эрдэнэ 2 дахь боломжийг үүсгэж байна. Чуан. Эрдмагаас заслаа авсан. Гэтэл Чуан дундын зайшилтанд амжилттай болсон. Зайшилтын техник мэдрэмж үнэхээр гоё. За Вьетнам бол Америк нэгдсэн улсын одоо давхар хэрэгжилтэй юм тоглогч байгаа. Гэрэлмаа өөрөө шидэх юм байна. Холын зай шидэлт. Яа, за Wings-ийн довтлооны гүйцэтгэл үнэхээр гайхалтай байна. Эхний 4 минут хагас 20 оноо дайлтын хүрчлээ. За нийт довтлогоо 13-аас 8, ердөө 5 довтлогоо алдсан. Холын зай шидэлт 2-оос 2. Болро 100 яваад орсон довтлого амжилтгүй. Малтай самраа амжилттай авч чадсан да. Оны илүүтэй довтлох боломжтой байна. Цаана Инэрмагийн дамжуулалт. За Гэрэлмаа ямар гоё дамжуултыг өгсөн бай. Харамслаа Тина Степс сул довтлогоо алдчихлаа. За зуруу шахсан хамгаалтаас бөмбөг таслаад авсан уянга. Эрдмагийн гарыг дагуулаад дундын зайшилтанд амжилттай. За Гарсия тасгалжуулагч завсарлаас их алхаас гарахгүй хүрчээ. Шууд амжилтын гол дэвэн тэтгэж хамтдаа төрүүлж алах нь юунитэл. Шууд амжилтын Platinum ивент тэтгэж Shepinter Future Test Investment 10 онооны зүрх үүссэн тэр үед Amazon-соос нэг засварлага эзэхэллээ. За Кейли Чуан Болор Эрдэнэ уртасан за буцаага Баатран Болор Эрдэнэ шидэх орон зай байсан ш дамжуулахыг сонгосон доо Чуан хамгаалагч урдуур биеэсэн зүүндэг хордоор гаргаад их гоё гаргасан да. За Батцоожийн Болор Эрдэнэ шидэлтэй алдсан ч Баатран Болор Эрдэнэ багтаа 2 дахь боломжийг үүсгэж байна. За уртнасан хаан Болор Эрдэнэ Кейли хамаалагчтай шидсэн олон цааш амжилтгүй болсон. За самраас орон чимийг аваад хурдан довтлоонд Wings шилжиж байна. Гэрэлмаа загалт Тина Степс бөмбөгийг авсан да. Өөрөө эргээ дундын зай шидэлтэн цагиргаан унсангүй уянга Эрдмаа дээр алдаа гаргажээ. За Кейли гэж тоглогчийг бол Малайзууд бол сошиал дээр яг одоо манай Монгол тоглогчид гадны лиг тоглоход яаж дэмждэг вүлээ? Яг л тэрэн шиг шалнороо дэмжиж байгаа. Джон. Дан өөрөө залтнаас бөмбөг алдчих байна. Тэгэд Кейли Чон, за Кайли Чон гэж хоёр ихэр тамирчин байгаа. Хоёулаа одоо Америк нэгдсэн улсад төрж өссөн.
тамирчид. За ээж аав буюу дэвцэх нь бол хоёулаа Вьетнам хүмүүс. Тэгээ өнгөрсөн үйлрэл одоо яг Вьетнамын шгшээ багийн өмсгөлтэй дэлгүүр тоглолтоо хийсэн. За тэгээд одоо энэ оны 3-3 Азийн аврах тус ойлоо орж ирээ түүхэнд анх удаа Вьетнамын одоо 3-3 самуугийг Азийн аврахт оруулаад нэмээд хасагдах шат хүртэл явж чадсан. Ансуусын бүрэлдэхүүн дөлөслөгийн ч бас олонсын тэмцээнд оролцоод байсан. За тэгээ нөгөө ихэр бол Кайле Чоны хувьд бол одоо бүр яг тамирчных нь карьер бол бүр өндөрт Европ лигүүдээр тоглож байгаа тамирчин байгаа. Заварны тоглож гарцсан байгаа да урт насангийн дамжуулт яг л гар дээр нэрлээ болон үдний тоглоомоор алдаа гарлаа. За соёлмаагийн алдаа болж байгаа юм байна. Соёлогийн алдаа болж байгаа юм байна. За Монгол улсын говьяат тамирчин хулан энэ тоглолтыг гэрч гисэн үзэж байна. Болролтны ихний шидэлт ажилтай. За болролт ч бас урт настай адилхан одоо 10 жилээс эхлээд дэдлэг тамирчин болоод ирсэн. Одоо нанд үсэлтэй хамт. Тий. За мөн ялгаагүй одоо яг рүүкийг жилтэй те. Лигийн авраг олсон. За Винксэс солилцоо зохиолж байгаа юм байна. Цэна Стапенс сэлгэний санал руу суугаад Солонго талбар оржээ. За Солонгогийн өнгөрсөн удирдлагын одоо ашигтай дамжуулалтаар 2 дүүсэн санагдаж байна. 4 орчим дамжуулалтыг бол нэг тоглолтод унжилсан. За Солонго задлсан Инэрмаа аваа шуушилсан холын зан шидэлтэн самрын ажуудлыг мөргөсөн. За арай дамасаас тоглох боломжтой болж байна. Чуан. За болролт нь явах газаргүй болсон мисмэч үүсгээд үхсэн доо болролтны шидэлт амжилттай. За Баатрин болролт залгуучлал Солонго гэсэн хоёр тоглогчийн хувьд бол Монгол улсын шгшээ багийн самрыг нэг цаг үед хамтдаа мунжсан тоглогчид. Уран чимэг ой дамжуултыг гаргаад үгсэн доо уянгээд үсгэл амжилттай. За их богино зайд оновчтой хурдан шийдвэрийг гаргаж уул чадлаа. Маш гол дамжуулалт. Дөрөв болж байна. За энэ маш өндөр оноо авалттай болж шүү ихний үед. Одоо ч ахаад 2 минут 30 орчим секундын хугацаа байгаа. Бөмбөг таслагдсан. Болролт нь бие ашиглаад оноо авсан. Тонд зөвхөн сайн тоглолт. Бөмслаад за эсвэл хамгаалтаас хөдөлгөөн шилжиж байгаа үед бол бөөс хамгаа. За Солонго руу давуулаад ирсэн үржлээ. Эрдэнэ бүгд тасалчлаа. Болролт нь алдаа гарсан. Инэрмаагийн алдаа. За болролтны үед бол өнгөрсөн жил 2 ч авсан. Лигийн үеэр нэг хүртэл аваад. За тэгээд 100 троллигийн үеэр гэж хүртэл аваад. Маш одоо удаан хугацааг бол талбайд нөлөөлсөн. За тэгээд одоо л яг нэг өөрийнхөө формыг олж ийн уу да. За Винксийн шин тамирчин Алтай талбайд орлоо. Энэ оны драфтаар за уг нь бол Улаанбаатар Амазос багт драфтлагдсан. Тэгээд тод хөдөлгөөн одоо шинжлэх хөдөлгөөнөөр Винкс баг руу нэгдсэн дээ. За шүгэл дуурсан алдаа гарч байгаа юм байна. Багийн алдаа дөрөвс дэш. Эрдэнэ 2 жилийн шидэлтийг үүсгэх юм. За Алтагийн хэд сүүлийн 2 жилээс оюутны лигт бол Мобисын багаас маш сайн тоглолтыг үзүүлсэн. Final Four хүртэл шалгарч ирсэн санагдаж байна. Тий, лигийн мөнгөн медалийг хүртэл авсан. Ялцчгүй одоо ч гэсэн энэ үндэсний дээдлэгт орж ирээд багтаа байгаа ер нь Монгол тамирчдаас хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа тамирчдын нэг нь. Унаа авалт болон товтлогооны хувь маш сайн байгаа. Тэгээд их бахан биетэй тамирчинхэд нестантар шидэлтүүд, дундын зай шидэлт болон энэ бахан зай шидэлтүүд бол маш найдвартай гүйцэтгэдэг ийм давуу талтай. За Эрдэнэ эхний жилөө шидэлтэд алдсан. 2 дахь шидэлт амжилттай болж байна. За 10 болоод холцсон байсан онооны зураг багаар явсаар гоод нэг болчлоо. Авдэ Винксогийн дотроо Гэрэл маш гол амжилтыг үлдээсэндээ Солонго 2 өндөр хамгаалагчийн эсрэг амаргүй байсан. Бөмбөг өөрөөс нь гарлаа. За яачгүй Эрдэнэ болролт нь хоёр жилийн байгаа үед бол тоглоно гэдэг үнэхээр амаргүй л дээ.
шүтлээ юм байгаа. За Кейли цаан Батар эдэн суларсан сул байгаа үед бол сайн шилдэгэ. Батарны шилтгийнүүдээ амжилтгүй. Нөгөө Батар эдэн боломжийг үүсгэжлээ. Чон. За уцаагаад Баатрын Батар эдэн 2 дахь удаага шийдсэн. Энэ удаа шийдэлтэй найдвартай онгож чадлаа. Винкс хамгаалт маш тааруу уучлаа шүү. 2 удаа үнэхээр том зайгаад сул шийдүүлж байна. Тэглээ. За харгээд Аудо Винксээс хоёрын гэрэлмаа өрөө самбар дадлсан. За амархан татвагаа алдчихлаа да. Тэн дээр Эрдэнэмаг Солонго дээр алдаа авсан гэвслээ. За багийн алдаа дөрөвсдөө шугаа Солонго 2 члөө шийдэлтэй гүйцэтгэв. За Солонгогийн үед бол ялч одоо лигт хамгийн туршлагатай тоглогчтой нэг. 3-3 одоо Олимпийн шавьд багтчихсан. 3-3 эмгтээсэн юм бол одоо анхдагчтай нэг гэж болох бах. Эхний члөө шийдэлтэй алдсан. Хоёрчлөө шидэлтийг хуйлан нь алдчих байна. Чон нурагшаа довтгоогоо эхлүүллээ да. Эхний сүүлчийн минут. Гели зүүн дөмжрүүд гаргасан уртнасан хөлбөн дөр зөрөөд орсон. Хуцаага Чон. За нүрийн шугам дагуулсан дамжуулалт таслагдчихлаа. Сая Чон бол уртнасан гэсэн дамжуулалт хуйлаад довтолж хоорон зойтой байсан да. За Эрдэнэмагийн гол тоглолт. За Эрдэнэмагийн гараг тоглолт. Тоо тэнцсэн. Чон Эрдэнэмагаас зүүндээ цлавсан да. Яаж өндөө өмөд урсан контактны талаан дээр өөрөөсөө бомб алдчих байна. За барьж байгаад нэг товтлол удаа Винксэд. Эрдэнэма. Тай. За шууд шидэж байгаа юм байна шүү. Алтагийн холын дээр шидэлт амжилттай болж байна. Яс сулрах юм бол үнэхээр хэрэгэлцэхгүй байгаа маа. Тэгээд шидэлтийн техник нь бас маш гоё юм зүв штэ. Гоё техниктэй. Чон хариуг нь барих гэсэн орлого амжилтгүй болсон. Өөрөө 2 дахь боломжийг үүсгэсэн. За Батцуучин болрог холын зай шидэлт нь амжилттай болсон. Шидэлт бол асуудалгүй цагтаа амжсан гэснээр хоёр багийн тоглолтын эхний үе 29-дөр тэнцвэр өндөрлөө үзэгчтэй хэсэг хугацаанд завсарлаад дэргээд үлдсэн. Шоу дамжуулалтын платинум Wings Улаанбаатар Амазус гэсэн багуудын тоглолт үргэлжилж байгаа. 2 дугаар үе инхүү эхэлж байна. Шоу дамжуулалтын платинум ивент тэтгэгч Дасандаа Бухан 8 баг, шоу дамжуулалтын голд ивент тэтгэгчээр хамтдаа дөрвж алхах нь Unity. За үеийн эхний тоглолт Amazon-соос ирнэ. За эхний үед талбай дээр байсан 5 тоглогч бол энэ үеийг эхлүүлж байгаа. Кейли өөрөө татаж идсэн холын зай шидэлт амжилтгүй Баатрын болор Эрдэнэ 2 дахь боломжийг үүсгэсэн. За бүр 3 дахь боломжийг үүсгэсэн. Жижиг болроо оноо авч байгаа юм байна. 2 болор Эрдэнэ өслөөлөө. За Энерма Винксийн довтгоог эхлүүлсэндээ бөмбөг хүн олддгүй Солонго Эрдэнэмагийн эсрэг за өөрөө шахаад явсан да адаа салгасан. Эрдэнэмагаас 2 удаа адаа салгачлаа. Солонгоо. Дарамттай нь өмнөх тургуулийн үе шидэлтэй бол хуйлан гэн алдсан. За Солонгогийн эхний шидэлт амжилттай. За өнгөрсөн жил 10 дахь багтай плей-оффын тоглолтыг хийсэн. Амазусын довтлогоо. Чон. За баруунда хомжроод тулгтай талбайд үлдээсэндээ Эрдэнэмаа бие хүчээр илүүхэд Гэрэлмагийн эсрэг оноо авлаа. За маш гоё бие ашиглалаа. За хоёр багийн тоглолт бол эхэлсэн цагаас эхлээд их хурдан темптэй харилцан тоглоотой тоглолт болж байгаа. Тина өөрөө болсон за хийж болохоор тотгонуудаа алдаад байгаа шүү. Сажсан тотгон ороод гарсан. Гэхдээ 2 дахь боломжоор алдаа авлаа.
За Эрдэнэмагийн алдаа юм байна. Ингээ 3 дахь алдаа болчихлоо. Ерөөсөө сүүлийн 2 хамгаалт нэрээ дараалал алдаа гаргачлаа. Алдааны асуудалд орлоо доо. Амазонсын цэцлэгийн судал бол их нэмгэн байгаа. За 10-ийн эсрэг 26 оноо 26 самбар 7 он дамжуулт 6 бөмбөг таслалт гэдэг. Тэр төгс тоглолтыг үзүүлсэн байна. За солилцоо орж ирэх юм байна. За Эрдэнэмаг бол үлдээж байгаа юм байна. 3 алдаатай боловч байгаа. За үлцэх хөдөлбөөр орж ирсэн. Энэ жил бас Монгол Улсын их сургуулиас үндэсний дээдлэг рүү орж ирсэн энэ тамирчин. За оюутны лигийн бүр багийнхаа ахлагч байсан санагч шүү үлцэх үү. За тэгээд энэ зүйл ялч болоо дээдлэгт байгаа Мойсын доо төлөвлөлт болсон баг шүү дээ. Бүрэлдэхүүн тасгалжуулагч гэдэг. За Чуаны олын зашилт цэгрэгт орж чадсангүй зөрөөд Винксэн довтлогоо Инэрмаа Амаргагийн Славаг доошоо давуулж өгсөн их хэрэгсэлтэй дамжуул таслагдсан. Амазонсын довтлогоо эхэлж байна. Тэйлли Чуан холын зан шидэл дутсан Тинагийн самбар. Алтай. За довтлогоо тогтсон холбогчийн гар дээр бөмбөг ирсэндээ. Гөлматөр Чуан их өөр хамгаалт хийж байгаа. За Тинагаас зүүндээ Славаад хамгаалж гаргалт гэж үзэх үедээ хадас салгачлаа. За болрны явын 2 дахь алдаа болж байна. Самбарын 2 тоглогч нь хоёулаа 2-оос дээш алдаатай болчихлоо доо. За болрны хувьд ингээ сүүлийн 2 жил чинь 3 дахь багтаа тоглож байна те. Өнгөрсөн жил 10-тад тоглосон. Инэрмаа Степс бөмбөгийг авсандаа болротны эсрэг дундын зай шидэлтэн цагаар авсангүй. За аль болох самбартай ойрхон бөмбөг авбал илүү аюултай байгаа. За арай л хол авчлаа. За Амазонсын талбай дээр байгаа 5 тоглогч ерөнхийд ачаалттай тоглож байна доо. Кейлишон цаана уртнасан тагээс удаарын төрөх боломжтой довтлоо алдаа гарсан юм байна. За хоёрчлөө шидэлтийг уртнасан гүйцэтгэхээр болсон. Хоёр дахь алдаа. За Винксээс солилцоо захиалсан уран чимэг орж ирээд алттай гэслийн санал руу суулгалаа. За Амазонсоогоос мөн солилцоо оруулж ирсэн. Боцоочин болролтод суугаад болор цэцэг хэлбэр орж байна. За уртнаас ингийн ихний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт нь муу амжилтгүй болсон гэхдээ Эрдэнэмаа 2 дахь боломжийг үүсгэжлээ. Кейли Гэрсмагийн эсрэг өөртөө зай гаргаа шидсэн дундын цаа шидэлтний амжилтгүй Тина Самраас. За өөрөө шүү залаад эсрэг багийн бүс рүү ороод ирлээд Тина Степс бүтэн талбайг дуулаад контакттай явсан алдаа салглаа. За бие хүчээр одоо торгоош дийлнэ гэдэг бол хэцүү байна л да. За ингээ хоёр самбарын тоглож хоёулаа 3 алдаатай болчихлоо. За тэгээд одоо бодтой талбайд хүч нэмдэг улан ариун цэцэг гэсэн тамирчин тоглолтод оролцох боломжгүй байгаа. Их л хохиролтой зүйл боллоо доо. Тэглээ. За ингээд суухаас өөр аргагүй болсон түүний оронд болор Эрдэнэ эргээд талбайд орж ирлээ. За тэгээд сэлгээний сандлыг харж байхад ерөөсөө одоо бодтой талбайд хүч нэмж болох ганц тамирчин бямж явуулгаа харагдаж байна. Тэг бямж. За нуруу болон бие хүчний хувьд бол та. Тий. За гэтээ ер нь бол бямж нуруу болоос тийм айхтар өндөр тоглогч бол биш шүү дээ. За хоёр тууламжийг үүсгэсэн уран чимгийн дамжуул Тина их хэргүй шидсэн дахиад өөрөө авчлаа. За самбар ичсэн өндөр өөдөлж байна да. За шидэлтийн техникийг эвдэлж ерөөсөө хагас тойрогт авчгал юм бол асуудалгүй байна. Ортнасан хөдөлгөөн дээр зүрсэн доо буцаагаад гаргасан Чуан лавчин дээр Болор Эрдэнэ далхамдаа домруулаад их гоё довтлогоо хийсэн боловч хаалтсан Эрдэнэ 2 дахь боломжоор хаалгуулчлаа. За эргээд Винкс түүний илүүтэй 3 эсрэг 5 улаа гараад ирсэн байна. Тина Стивен сувсул довтлоод 2 оноо авлаа. За онооны зэрэг 3 болж холдсон энэ үед Гарсия дасгалж олагч Нягцын ээлжид завсарлага захиаллаа.
Шууд дамжуулалт. Улаанбаатар Амазонс эхний хагас өөртөө мэдлээ 2 завсрал хавлангийн захиалчлаа. Тэглээ. За ялчгүй Минксийн хувьд тоглолтын эхлэлийг үнэхээр сайн тавьж байна. Кейли дундаас өөрөө шилдэг гүйцэтгсэн загттай шидэд авлаа. Викс Багас. Агарлма Тинагаас зүүн дэцлээ авцсан да. Бөмбөг шилдсэн Инэрмаа завчин дээрээс 3 оноо шидэл гүйцэтгсэн шидэлтэй алдаж байна. Эрдэнэ Самравсүгийг аваад Амазонсын давталгаа эхэллээ. Уртнасан шууд өөрөө аваа шидсэн эргэлзэх зүйлгүй шидлээд амжилтгүй болоод Тина Стивенс хамгаалтын самбар авлаа. За буцаа шууд Винкс хурдан тоглоондоо шилжсэн Гэрэлмагийн давталгаа амжилтгүй 2 дахь боломжоор оноо авч байна. Үлций хүү. Энэ тоглолт ихний оноо авлаа. За өнөхөр хурдан төвтэй тоглож байна. Тэгээ энэ ч гэсэн Винкстэй илүү ашигтай байгаа тийм. Элидийн 38 оног 2 дугаар үе талдаа ороог багтал авсан байна да. Болорцэг. Эрдэнэ баруун дээр үндэслээ ирсэн Болорцэг бодох тайлбар өөрөө хумаад орсондоо илхэн гаргадаад үсгэж байна. За бодох тайлбарт Инэрмаа дээр ирсэн дамжуулт өндөр хамгаалалттай тулчлаа. Буцаад бодох тайлбарт үлдээсэн Гэрэлмаа давтгаагаа алдлаа. Кейли Чон. За зураас гიშгдсэн баха шидэлтнээр амжилтгүй болоод өөрөө харин самраас авчиж байна. Болорцэг уртнасан. За давталгаа 5 секундын хугацаа үлдэж байна да. Өөрөө давталгаас аргагүй болчлоо. Болорцгийн хувьд бол эргэсэн амжаагүй хаа. Давталгааны 24 дуустаа. За Винкс эсрэгээд уян гаталбад орж ирж байгаа юм байна. За уянгийн үед бол Алидины 7 оног авчихсан байгаа энэ тоглолтод. Агарлма бөмбөглөд Эсробагийн бус руу орж ирсэн. Зүүндээ хумаад за уянг маш гоё эргэлтээр хамгаалж аргацсан да Дина Степис руу чиглэсэн дамжуулт. За Болорцэг бүнгийг хөлөөрөө саатуулчлаа. За өөр бол Гарсиа тасалжуулагч руу челленж захиалъя гэдэг нь тоталтаас сарцгаая. За ялч хөлөөрөө бол за эхлээд гарын бөмбөг хүрээд дараа нь одоо шалнаас явах төгөлөнд нь хүрсэн байна да. Дооргой дамжуулт байсан да уянгийн давталгаа амжилтгүй болсон орныг алдаа бол байхгүй юм байна. Эргээд Амазонс хурдан давталгаандоо шилжиж байна. Уртнасан Кейли Чон холын цай шидэл амжилтгүй холын цай шидлүүд нэрэн конч багтай байгаа даа шүү. Винксийн хурдан давталгаан дээр за болорд нүгийг гаргалаа. За Амазонсын одоо талбайд байгаа бүрэлдэхүүнээс чинь Болорцэг л одоо өндрөөрөө 2 торхоор байна да. Тий. Эрдэнэ хамгийн өндөр тоглогч байгаа мэдээж. За тий араас нь Болорцэг орохоор байна. Уянг. За Болорцгийн эсрэг доошоо гинх буй өөрийгөө суулгацсан даврын чимгийн 2 оноо энэ тоглолтод ихний оноо авч байна. За давталгааны гүйцэтгэл өндөр байна. Амазонсын давталгаа амжилт нь эзэнгүй байлаа. Виксэс. Анарматер Кейли Чон хамгаалтыг хийж байгаа. Гэрэлмаа өөрөө бөмбөгөд давлаа 2 талдаа цэцлээ авсан. Тэр чигээрээ баруунда хомжороод Тина Степис чиглэсэн дамжуултыг хамгаалагч шатгаж гаргаж байна. За Эрдэнэгийн хувьд бол үеийн ихэнх 3 алдаатай болсон. Тэрнээс хойш бол их одоо өөрийгөө хянж тоглож байна хамгаалтанд. Болордныг бол хангалттай одоо амраагаад авч байна. Тина Эх гоё өргөлтийг хийсэн төгсөглөө алдсан ч уян 2 дахь боломжоор сул давталгаа алдлаа. За гэхдээ дахиад нэг давталгааны боломж үүссэн доор ямар гоё дамжуултыг өгчөө. Уян сул оноо авлаа. Тэгээд хамгаалалтаа бас маш том зоотой үүсчлээ шүү. Тайлбарт Эсрбагийнхан хамгаалж ганцаараа зогсож байлаа. Кейли Чон
болроод нь Славад наан дамжуулалт Келли Чон ямар гоё алхамт байсан бэ? Довтлогоо ч гэсэн амжилттай боллоо. Багийн 39 дэх оноо болсон. Хувийн 15 дахь онооны байна шүү. Наавалт нэрэл гайхалтай байна. За Тина Степс буцаад гэрэлмаа зүүндээ хомж орсон. 3 дээр уран чимэг найдвартай сууларсан даарамстай шидэлтэй хадж байна. За Амазонсын хурдан довтлогоо Келли Чон Инэрмагаас алт авлаа. За багийн алдаа бол 3 дахь нь болж байгаа юм байна. Болорцэг. За Чон гар дээрээс бөмбөгийг авсан. Эрдмагаас баруун таслаа авлаа. Келли Чон өөртөө зай гаргаад дундын зай шидэлтэй хадсан. Уран чимэг самраас бөмбөгийг авлаа. За Тина тэр доорны тоглож байна да дамжуулалт Амазонсын хамгаалалт. Ерөөс анзаарсангүй сая. Тина ч гэсэн дамжуулалтаа гэдэг. Уян дахиад самар дороо соноо авсан. За 11 оноотой боллоо. Багийнхаа бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлж байна. Уян гайд. Яалтчгүй тэгэл будагтай талбайн тамирчид одоо нэмгэн хом суугаа гээл суртал юм уу да Амазонсоо суул. Тэгээ ялчудаа болролтнаас 3 алдаатай болоод суудсан байгаа учраас. Мал ганцаараа тоглож байна энэ дээр. Инэрмаг алдаа гаргасан гэж үзлээ. За их ойрхон хугацаанд нэг 2 алдаа дараалал гаргачлаа Инэрмаг. Хувийн алдаа 3. Харин дамжуулалтаас их хэрц султай муу дамжуулалт болсон юм байна шүү дээ. Тийм байна. Энермаг суулгасан соёлоо талбайд орж ирлээ. За басал Монгол Улсын их сургуулийн одоо мөн шонхрууд багийн ахлагчаар тоглолдог байсан үед нэлээ. За энэ үсрээс бол түрүү дэглэгээ 2 дахь үлрэлсэн. Келли Чон наан уртнасан доор ихийгүү дамжуулт байсан да. Эгээ бололцэг тоглооны секундтэй анзаарсан бэ. За ер нь эцсийн хүрэлтэн баг уртнасан л давтгой төгсгөх ёстой байсан болов яг энэ дээр те. Хэтэрхий 50 догчлоо. Энэ үед Vex багаас залбирах гэжээ. Шууд дамжуулалтын Platinum event гэгч Дасанда Буухан М банк. Онлайнаар харилцагч болоод Эмэр төлбөл UBCAP 1200 төгрөг. Шууд дамжуулалтын За засварлага хугацаа дууссан үзэгчтэй. Тина Степс будагтай талбайд алхамдаа домруулсан төгсгөл найдвартай байлаа. Хувийн 12 дахь оноо. За энэ тоглолт яваад лиг бол завсарлал нь 11 сарын 9-өөс эхлээд явах хуваар бол зүүн доор бол харагдаж байна. Болорцэг. За өөртөө олсон багхан зэн дээр шийдэл гүйцэтгсэн алдсан ч гэсэн Эрдэнэ 2 дахь боломжийг үүсгэсэн уртнасангийн шийдэл байдгүй. За 2 дахь үед нь Улаанбаатар Амзуусгийн тоглоомын гүйцэтгэл бас их тааруу шүү. Тэгээ ялангуяа олон шилтүүд бол үнэхээр хувь тааруу байгаа гэж байна. Эсрэгээр Vex-ийн хамгаалалт бодлого айл аль нь бол үнэхээр сайн болж байна. Яг энэ тоглолтод бол маш сайн бэлдсэн байгаа харагдаж байна. Уянга Довтоноос гүнд нь унжгоо да соёлоо. За их хэцүү байдлаас дундын зай шийдэл гүйцэтгсэн Келли Чоны хаалт амжилттай. Амазонсын бодлого болор эрдэнэ заа гарав шидэндээ цаана болорцэг уртнасан Чон. За соёлын эсрэг бие хүчээр өөртөө зай гаргасан бас хийж болохгүй шидэлтэй алдчихлаа. Хагасны сүүлчийн минут. Гэрэлматер бөмбөг байгаа. Тина Степсээс зүүндээ цэцлаавсан та. Голоор гүйлтэнд тааруулсан дамжуулалт хамгаалагч хүрсэн. Vex довтлогоо дуусгад 10 секунд хугацаа үлджээ. За Vex-с энэ хагасын сүүлчийн засварлагыг захиаллаа үзэгчтэй.
Шууд амжилтын Platinum event гэж таны дижитал аяллаа итгэл түнш IT Zone та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүд IT Store-оос боломжтой. За Wings-ийн дутлоонд 10 секунд байгаа. Судалгаас гарч ямар хөлбөр сурсан бай. Тина доор дамжуултыг өгсөн уянгийн дутлаар амжилтгүй болсон. За хөлбөр бол хэрэгцсэн шүү сая. Ялрууд Улаанбаатар Амазосоос Чон руу чиглэсэн дамжуултанд таслагдсан хүний илүүтэй урдан давтган шилжсэн Тина Степс алхавтаа эхлүүлсэн давтгалгаа найдвартай байна. За Wings-ээр ихний хагасны сүүлийн дутлааг Улаанбаатар Amazons баг хийхэр болж байна. За Болор Эрдэнэ Славад Болорцэг эргээ Болор Эрдэнэ 5 секунд байгаа. Өөрөө шидэх юм байна. Холын цаашид дамжуултгүй болсон Тина Самраас аваад эхний хагас 48-41 авд Wings багийн 7 онооны давмгаалаар өндөрлөж байна. 15 минутын дараа 2 дахь хагасаар хэрэг болснаа. Шууд дамжуултын
Шууд дамжуултын Тоглолтын дээргээ тавтай морил үзэгчтэй. Улаанбаатар Амазонс Wings багуудын тоглолт эхний хагасыг үр дүн 48-41 ярцаатай Wings-ийн тэргүүлтэйгээр өндөрлсөн. За 15 минут завсарсны эцэст энэхүү 2 дугаар хагастай бид хүн залгаж байна. За хагас эхний тоглолт Wings-с Tina Stephens 2 өндөр авалт жилсрэг давталсан давтахгаа алдсан Katie Chuan хамгаалалтын самбаарлаа. Амазонсын довтлоо урт насан шидсэнгүй. Загвар алдатайгаа болролтны үед бол гарч ирээд Эрдэнэма хэсгийн судал руу шилжсэн байна. За Тина бөмбөгийн тасалцаа. Гэрэлмаа. Абагийнхан довтлооны гэлүүлсэн төдийлөн бол яаравчсан довтлогоо хийхгүй тогтгоор шийдлээ. За Энермагийн хувьд техний хагас том боломжтой тоглолттой байсан ч 3 алдаатай болоод сэлгээний сандал баггүй хугацаанд суусан да Tina Stephens. За Эстерос оноо авто дүүргэлжсэн хэвээр хувийн 16 дахь оноогоо авч байна. Болролтны. За өндөр болролтны бөмбөг гарсан. Тина Chuan. Katie Chuan шидэлтэн амжилттай болсон Энермагийн самбар. За одоогоор Амазонсоос Кейлигийн үед бол 17 оноо болох тоглогчдыг тэргүүлж байгаа. Араас нь Бацаачин болролтны 11 оноо ирсэн байгаа юм байна. За бөмбөний шилжилт их гоё болсон. Доврон чимэг хөдөлгөөн дээр зөрөөд орсон. Будалтай талбайг асуудалгүй онгойлголоо. За онооны зүрээр 11 болоод толчлоо. Wings-ийн гэртээ бэлдсэн бүх зүйл үнэхээр сайн ажиллаж байна да. За ер нь улирал ихснээс хойш Улаанбаатар Амазонс эсрэг багаас ингэж 2 оронтой дутуу байсан байхгүй хаа. Wings-ийн үед бол хамгийн гол нь тоглолтын эхнээс нэг үүсгэн даваагаар одоо голыг хадгалаад явсаар байна. За будалтай талбайд одоо Tina Stephens ялцчихгүй маш том давуу талыг үүсгэж байна л да.
За Амар Робинсон байхгүй, Ариун Цэцэг байхгүй гэдэг. Тий. Улам байхгүй. За тэгээ одоо Баатрын Болрын Эрдэнэ хоёрын одоо алдааны асуудалч гэсэн одоо түүнтэй холбоотой шүү дээ. За бөмбөг таслагдах төгсөн дөө ямар тач аваад үлдсэн хоёр хамгаалагчийн эсрэг задлсан Болрын Эрдэнэ наа уртнасан суул шидсэн олон шидэлд амжсангүй. Энэ өдрийн тоглолтыг хоёр дахь удаага толгойн цагта амжилт тоглож чадсангүй Амазонс. За одоо Винксийн хувьд бол удирдлын эхний дөрвөн тоглолтонд дараалж хоригдож эхэлсэн бол өмнөх тоглолтонд удирдлын эхний хожлоо авчаад байгаа. Гэрэлмаа. За Dino Staples 2 өндөр амлагчийн голоор маш гой дамжуултыг үлдээсэн боловч уянга төгсгөлөө алдлаа. Эргээд Амазонсын дотлоо хүний илүүтэй байгаа да. Болрын Эрдэнэ Тинагийн эсрэг дундаа шидэж байгаа юм байна. Шидэлтэн амжилтгүй. Тинагийн самбар. За энэ Тина овийн хоёрын хослол самбар их гоё болж байна доо. Хоёр өндөр тоглогчтой хослол. За довтлогооч эхлүүр нь хамгаалтан дээр биеийнхээ байрыг нөх хөхтэй. Ойлголцол бол маш гоё байгаа. Гэрэлмаа хэцүү байдлаас довтлогооны үйлдэл эхлүүлсэн алдаа салгаж байгаа юм байна. Орт насангийн хувийн эхний алдаа болсон. Зүтгэсээр байгаа л алдаа авч таа. Эхний шидэлт нь амжилттай болж байна. Шууд амжилтын голд ивент тэгж шунд дурлал монтыг зөвхөн KFC-гээс шууд амжилтын платинум ивент тэгж тассандаа буухан M банк. За хэдий лиг завсарлаж байгаа ч гэсэн энэ хугацаанд бол мэдээж өөр сонирхолтой тоглолтууд олон байгаа. Зүүн Азийн Супер лигийн тоглолт Монгол улсад 2 тоглолтыг гэсэн үлгүүд хүлээн авна мөн түүхэнд анх удаа цомын тэмцээний тоглолт болон спортын тоглолтод явагдахаар байгаа. За бөмбөг таслагдсан Wings багаас довтлогоо эхэллээ да Гэрэлмаа. За уянга гол төгсөн дамжуулалт уран чимэг. Өмнө шилжилт бол их гоё байгаа. Уран чимэг. За баруунда яваад орсон явах газаргүй болчлоо бөмбөг алдалт. За бөмбөг дундаа Улаанбаатар Амазонс руу бөмбөг шилжих юм байна. Тусангийн сайн болтлоо. За эргээд Амазонс тотлоо. За Амазонс яг энэ талбайд байгаа 5 тоглогч. За Эрдэнэмаг нэрж бол 1-р тамирчдаас үнээр өндөр ачааллыг авч байна ялцчихгүй. Болор цэцэг сулардсан холын цай шидэлтэнд амжилтгүй болсон. Гэрэлмаа самраа савлаа. За яахгүй байна. Тооны зүрэг бүр холдуулах боломжтой. Тодлогоо Тина өөрөө довтлсон Болор Эрдэнэ хаалт амжилттай болсон. За Кенчо Кейли дээр уянгын алдаа. За Тина хэмжээний тоглогч. Содоо бодтой талбайд ойрхон бөмбөг авах илүү аюултай байгаа юм да. Баатрын Болор Эрдэнэ Кейли Чон Болор цэцэг. За хамгаалтын шилжилтүүд их сайн болж байна доо. Кейли Чоны дамжуул таслагдахад ойрхон байсан. За таслагдж байгаа юм байна. За Амазонс хэвдэл сүүлийн баг 2-3 шүтлгоо тоглож чадахгүй болчихлаа да. Гэрэлмаа өөрөө яваад орсон. Довтлогоон самбартаа дамжуултаа болж байна. За ингээд үзэгчтэй 15 онооны тэргүүл Wings баг руу шилжсэн энэ үдэ зэрэгцээд Гарсиа засалж удагч хагас ихний завсралыг захиалжээ. Шууд амжилтын плат За завсралын хугацаа дуусч байна үзэгчтэй. За аварга хамгаалагчид 15 онооны хоцрогдолтой байгаа. Болор Эрдэнэ гарт бөмбөг байна. За баруун тацлаа авсан. За гол үлдээсэн Баатрын Болор Эрдэнэ нэг үлдрээс шийдсэн шидэлтэй алдсан өмнө төлөө тэмцэлд автогчоос гарчээ. За тэр цаана Dino Staples нүүрэндээ бас цохиулчих шиг боллоо юу болов?
За Талбайдар эмчийн тусалцаа авсан их л зөөвөртөө харагдаж байна да. За тэгээд түрүүнд одоо ярьж байсан яриагаа үргэлжлүүлэхэд та. За нөгөөдөр буюу 11 сарын 1-ний өдрөөс Монголын сагсан бөмбөгийн одоо цомын тэмцээн эхлэх хуваартай байгаа. Тэгээд нэгдүгээр шатны тоглолтууд явагдана. Багууд бол хоорондоо тоглоо шууд хасагдах зарчмаар тэмцээн маань бол одоо хуваартай байгаа. Тэгээд Монголын оюутны лиг, за хөгжлийн лиг, үндэсний дээд лигийн багууд оролцсон. За хамгийн гол онцлог ондоошлол нь юу вэ гэхээр ерөөсөө дандаа Монгол тамирчид оролцсон. Монгол дасгалжуулагч нар байна. Ерөөсөө одоо бус лигоноор тамирчид, за Европ болон Аз мэргэжлүүд бол ажиллахгүй гэсэн үг. Тэгээд энэ нөрөө бас багуудад их гоё том боломжтой. Тэгэлгүй яах вэ? За оюутны лигийн багуудад үндэсний дээд лигийн багуудтай тоглох. За жишээлхэд одоо Аврагасын үлгүүтээр Royal Girls олон улсын их сургуулийн багууд тоглоно гэдэг. Их сургуулийн баг тоглоно гэдэг. Маш гоё юм тэмцээн болж байгаа даа. Тэгэд эрэгтэй эмэгтэй англид шагналын сан бас яг ижил. Тэгээд тэмцээний одоо яг сүүлийн өдөр гэх юм бол 12 сарын 29 буюу одоо тусгаар тогтмолын өдөр. За Монголын сагсан бөмбөгийн холбоо, олон улсын сагсан бөмбөгийн холбоонд эзэлсэн яг 25 жилийн ойн баярын өдөр. Тэмцээний сүүлийн буюу одоо финалийн тоглолтууд явагдах хуваартай байгаа. За тэгээд дээд лигийн одоо багийн бүрэлдэхүүн байгаа залуу тоглогчдод ч гэсэн маш том боломж олно гэсэн үг шүү дээ. Дээд лиг дээр одоо минут баг болж байгаа тоглогчдод илүү олон минут олно гэсэн үг. За тэгвэл Зүүн Азийн Супер лигийн хувьд гэх юм бол хасын үлгүүд баг 4 хоногийн хугацаатай гэртээ 2 тоглолтыг хийх хуваартай байгаа. За эхний тоглолт нь Хятадын Тайваны аварга Nef Taipei Kings багийг 11 сарын 1-нд 17 цаг 10 минутаас Ямбаг аренад хүлээн авч тоглоно. За хөлгүүдийн хувьд гэх юм бол тэмцээний өрөөнд эхний тоглолтоо өнгөрсөн жилийн одоо Японы лигийн хагас шигшээ хүртэл явсан Алварк Токио багийг гэртэн буулгаж авсан. За Nef Taipei Kings багийн хувьд бол тэмцээний өрөөний хожигдолтой байгаа. Тэгээ хоёр дахь тоглолт гэх юм бол 11 сарын 5-ны өдөр өнгөрсөн удирлын одоо Солонгосын дээд лигийн аварга Chunwon LG Sharks багийг хүлээж авахаар байгаа да. За чөлөө шидэлтийн шугамны ард уран чимэг зогсож байна. Энэ тоглолтод 4 оноотой байгаа. Эхний шидэлтэд алдсан. За Amazon-ийн удирлын эхний 5 тоглолтоос хамгийн ойрхон дууссан нь Pirates-тай 27 онооны зэрэгтэй дууссан тоглолт. Бусад тоглолтууд нь бүгдээрээ одоо түүнээс дээш онооны зэрэгтэй дууссан бол өнөөдрийн тоглолтод Davide Wings-ийн хувьд бол маш сайн бэлдэж ирсэн байгаа нь харагдаж байна. Ничээр ямар амархан тоглоом алдчих ба. Аюутай ч өөрөө 2 дахь боломжийг үүсгэсэн. Хөнгөн нүүрэн шугамаас Sam Wings багаас тоглолтод оролцуулна. Хоёр багийн хувьд энэ удирлын 2 дахь тоглолт нь болж байгаа. Эхний тоглолтод 88-42-ийн харьцаатай Улаанбаатар Amazons баг хөдөлжсэн байна. Инэрмаа. Яврам чимэгтэр бөмбөг ирсэн бөмбөгийг өөрөөс алдчихлаа. За завсарлахаас гарч ирээд тоглолт нь сэргчлээ шүү Amazons-ийн хамгаалалт тоглоо айлална. 15 болсон байсан оноо 10 болсон. Дахиад ойлгох боломжтой тоглоо энэ дээр уран чимгийн алдаа болсон. За айлал багийн алдаа 3 болсон байна. Бодрот нь Слават өөрөө Солонгийн эсрэг яваад Орсын тоглоо амжилтгүй. 2 дахь боломжийг Эрдэнэма үүсгэсэн. за гэхдээ бөмбөгнөөс салж чадсангүй улмаар бөмбөг дундаа унсан Wings руу бөмбөг шилжлээ. Эсрэг багийн үг нь бол одоо будалтай альбайд 3 хамгаалагчийн голоос 2 дахь боломжийг үүсгэсэн боловч бөмбөгөө ашигтай байдалд авчиж чадсангүй. За солилцоогоор MVX багаас Tino Staples буцаад талбараа орж ирж байна. Уран чимэг. За гар дээрээс гэрэлмаа бөмбөгийг авсан да зүүндээ цэслэн авсан. Тэр чигээрээ өөрөө тойроод будалтай талбараа хунжроод хөөргсөн давталгаа амжилтгүй Солон 2 дахь боломжийг үүсгээд ямар давталгаа алдлаа. За Kelly Chon-ы дамжуулалт Болорцыг самбар доороос тоглоогоо алдчихлаа. Солон хамгаалтын самбараа авсан хурдан давталгоонд Инэрмаа цааныг дамжуулалт тогтохоор шийдсэн. Солонго.
Атина үгийг хүлээгээд авсан зүүндээ яваад орсон тоглоом амжилттай. Тэгээд Тина Степисийг зогсооно гэдэг амаргүй байна л да. За аль болох буцаал багс хол бөмбөг болж илүү угаалны үр дүнтэй болоод байгаа. Энэ дээр дахиад Келли Чон алдаа авлаа. За тоглолтын сурчлагын завсарлага захиалж байна азгчтай. Шууд Шууд амжилтын Platinum event тэгш таны дижитал аяллаа ихтгэл туш IT Zone, компьютер, принтер, хуваалцах төхөөрөмжүүд IT Store-аас аваарай. Болрод нь хөөргөө тоглосон алдаа авсан 2 жилийн шилдэг үүсгэхээр болсон Тинагийн алдаа. За Тина Степис тоглолтын техний алдаа гаргаж байгаа юм байна. Тэгээд хэдийн 17 оноо 10 сте самбраас бөмбөг автсан 11 самбартай байна. Тина Степис за 11 самбарын 5 довтлооны самбар нэмээд 6 ашигтай дамжуулалт 2 таслалт. Үнэхээр мундаг байна. За Болрод нь эрвсүүдийн эсрэг 23 оноо 5 самбар 2 дамжуулалт 4 бөмбөг таслалттай. За тэр ерөөсөө 4хэн довтлоо алдсан юм шүү дээ бүтэн тоглолтод. Хамгаалтан дээр яалтчгүй идэвхтэй тоглолтгоо тэнүүд бол урчмын хамгаалтан дээр бол биш идэвхтэй тоглолдог. Энэрмаа. Яа баруунда яваад хөөргсөн тоглоом амжилттай маш гоё мэдрэмжтэй төгсгөл байлаа. 13 онооны зөрүү. Болрод нь завхнасан дээр ирсэн дамжуулалт. Энэрмаа түн дээр хамгаалан тоглож байгаа уртнасан нүрэн шугам дагаад орсон сул давтгоогоо алдсан. Хоёр дахь боломж үлсэн энэ удаа уртнаас нь суувсул холын зай шидэлтэй алдчихлаа. За эргээд Давда Винксвагийн довтлоо. Гэрэлмаа. Солонго. За бүрнаа тэгнэлсэн их гоё дамжуулалт байсан. Энэрмаа сулраад холын шидэлт амжилтгүй болсон. За ихтэй 2 дахь боломжийг Гэрэлмаа өсгөлээ. Ярдмагийн хувьд бас авчиж болох үстэл бөмбөг алдчихлаа да. Соёлоо. За гол солонго гарч ирээ бөмбөгийг авсан. Довтгоноос гоо дуунж байгаа. Тина Степис өөрөө харгалахаас өр сонголтгүй болцсон доо. Хамгаалт сайн болсон. Довтгоны 24 дуусч байна. За хамгаалт тун сайн болжээ Болродцгийн. Болродны тусалсан хамгаалч гэсэн тоножгүй болсон байна. За тооны зэрэгээрээс 10-аас дотгошоо оруулах чадахгүй байгаа даа да. Энэ удаа Келли Чон өөрөө шидсэн. Дундын цаа шидэл амжилттай болсон. За хувийн 19 дахь оноо юм байна. Ахаад бөмбөгийг салгаад авцсан да. Келли Чон. За дамжуулалтан дээр зөрөөд Гэрэлмаа харин тэр дор нь бөмбөгөө буцаагаад авчлаа. За соёлоо. 3 дугаарын сүүлчийн 2 минутын хугацаа эхэлж байна. Гэрэлмаа хамгаалт их сайн болж энэ доо. Келли Чон бөмбөгийн тасалдсан хурдан довтлоо нь Болрод цэцэг Болор эрдэнэс 2 ш тоглож гараад ирсэн байна. Болорцгийн төгсгөл найдвартай болсон. Оноо зөрөө нэг ордод орж байна. За аврагуудын эсрэг тоглож байгаа Миксэд санаа амрах болоогүй дээ. За Болорцгийн хамгаалт сайн болсон. Тина Степис бол тийм тухтай байдлыг нь олгосонгүй. Бөмбөгийг довтогчоос гарсан гэж заалаа. Яагарцаа авахгүй байна энэ дэр. За Болорц ингээ 2 дараалал сайн хамгаалтыг хийжлээ. Тина дээр за гэтээ бичлэг үзэх юм байна. Челленж авч байгаа юм байна. Тавс их л эрсдэлтэй л челленж болчлоо тий. Ер нь бол ялах магадлал бол тун бага л харагдлаа. Сайн удаашруултаас. За Давда Винксвагийн ерхий дасгалжуулагч армидж цолгон ажиллаж байгаа. За хасгалгуудын эрэгтэй багийн одоо туслахаар ажиллаж байсан. Отхон жаргал. Тун жаргалын үед бол бас тоглогчдод энэ зөвлөгөө өгж байгаа харагдаж байна те. За өнгөрсөн жил бүр одоо удирлынхэнд SGF-ийн ахлахаар ажилласан. Шууд амжилтын Platinum event тэтгэгч Shaping the Future, Tyson Westmed, шууд амжилтын Gold event тэтгэгч хамтаа дөрвөлж алхах нь Unitel. За челленж амжилтгүй болсон. Улаанбаатар Amazons бөмбөгийг
тоглолтод оролцуулахар болж байна. Чуан. Зүүндээ авсан тэр чигээр хурдаар тойроод орсон доо. Тинагийн хамгаалт сайн болсон. Винкс тоглохондоо шилжлээ. Инэрма Тина Стефенс өөрөө яваад орсон. За боловцгийн хамгаалтууд Тина дээр их сайн болоод байгаа. Алдаа гарсан. Рамзуусын алдаа гэхдээ 5-д бол хүрээгүй байна. Багийн 3-т алдаа. Гэхдээ Эрдмагийн хувийн 4-т алдаа. За эхний хамгаалт нууг нь их сайн болсон доосаа. За гэрэлмаа бөөнгүй тоглолтод оролцуулна. Тина. За Амазон сэлгэлч ерөөсө 4 хүн тоглогч байгаа юм шүү дээ. Яг тоглох талбайд гарч ирэх боломжтой. Тина Степс шилдэлтэй алдсан. Амазонс тоглолтод шилжиж байна. За Эрдмаа бүгдийг их хол авцсан да. Уртнасан. За баруунда цлаваад довтлох орон зайг үүсгэж чаддгүй да довтлооны секунд 10-аас доош орчлоо. За болорд нь соёлогийн эсрэг бөмбөг аваад өөрөө ороод тоглосон самбарсан тоглох амжилтгүй Тинагийн самбар сүүлийн 40 секунд тэхэлсэн байна. За Энермагийн дамжуулалт уянх дээр ирсэндээ болорцгийг зөрөөд аргалцсан боловч довтлогоогоо алдаж байна. За үеийн цаг болон тоглооны цагт ойролцоо орныг 4 секундын зөрүү байгаа. Келли Чон алдаа авсан багийн алдаа дөрөвөөс дээш болчихсон байгаа. Гэрэлмагийн алдаа болж байна. За Гэрэлмагийн алдаа 3 болжээ. Келли Чон хөнөжлөө шидэлтэй алдсан. За одоогийн байдлаар 19 оноо 6 самбар 7 ашигтай дамжуулалт 23-аас 9. За тоглооны хувь бол ер нь таараа байгаа юм байна шүү. Тийм ер нь их товтлсон юм байна. Ялч одоо цөөн тоглож ашиглаж байгаа тоглооны сонголт цөөн байгаа учраас Келли Чоны хувьд өөрөө их олон товтлсон байгаа. Харагдаж байна. Соёлоо тоглоогоо алдсан. 10 секунд бол байна да Амазонст. Чон. За болорд нь Холын зай шидэлтийг гүйцэтгсэн, шидэлтэй аадсан Келли Чон нэмээд явуулсан байдгүй. Ангиснэр үзэгчтэй хоёр багийн тоглолтын 3 дугаар үе өндөрлөж байна. 2 минут засварлаад шийдвэрлэх 4 дугаар үеэр эргээд уулзъя. Шууд дамжуулалт Соёлын жүжигчдийн зураг болсон. Шууд амжилтын гол ивент тэгж хамтдаа төрүүлж алах нь Unitel хоёр багийн шийдвэрлэх 4-р үе эхэлж байна. За Amazon сэрүүлэхэд анх удаага 4-р үед онооны дутуутай орж ирж байна. Уртасангийн тоглоом амжилтгүй 2 дахь боломжийг Эрдэнэмаа үүсгэсэн болорцог. За нас руу чиглэсэн дамжуултыг хүлээж авч чадсангүй дээ. Бөмбөг алдуулчлаа. За тех олон хамгаалагчийг одоо алгацаад явуулсан скип пасс байсан тэгээд. Эрсдэлтэй дамжуулт байлаа ялчгүй. За Батрын болор Эрдэнэ бад орж ирсэн. Бас яг 4 алдаатай байгаа. Хоёр төвийн тоглогч нь ерөөсөө хоёулаа 4 алдаатай болсон Амазонсоос. Гэрэлмаа. За дамжуулалт Тинермаа дээр ирсэн. Уран чимээг Гэрэлмаа хомжороо дундын зай шидэлтийг гүйцэтгсэн. Сувсуу шидэлт найдвартай боллоо. Данон руу 10 болчлоо.
Болорцэг Кейли Чон уртнасан. За Кейли Чоноос өөр нэг товтлооны сонголт түүл болчоод байна да Амазонсын товтлоо. Баатрин болор эрдэнэ талбайд орж ирсэн байгаа. Дундаа шилтийг гүйцэтгсэн, угаагаад гарсан. За хамгаалтын самбар авлаа. За Винксэс гэрэлмаа өнөөдөр бас маш их минутыг талбайд өнгөрүүлв. Тэгээ тоглолтын ч гэсэн том боломж юм байна л да. Гой дамжуулт ирсэн Инэрмаа төгсөглөө алдсан. За уянгатай хамт ойлголцсонгүүдээ сая. Хоордоо бүүнэлээ яваад алдчихлаа. Кейли Чуан өөрөө давтгоогоо төгсгсөн бөмбөг цагтаа хүрээгүй. Гэхдээ бөмбөгийг багтаа хадгалж үлдлээ. Урт насангийн дамжуулт болор эрдэнэ. За Амазонс доо цөөхөн тоглогчтой байгаа гэж хэлж байсан бол нөгөө талд Винкс ч гэсэн ер нь бол их цөөн тоглогч ашиглаж байна. За тэмдээч одоо түрүү хэлсэнчлэн гэрэлмаач гэдэг юм уу, Инэрмаа гэсэн тоглогчдын минут бол илүү их байна. За гэрэлмаа тэр бөмбөг байгаа. Их хөвгүү дамжуулт Ютэч Степс бөмбөгийг хүлээгээд авсан уянг руу чиглэсэн дамжуулт бөмбөг алтлууллаа. За оюнгийн хэд бол 11 оноотой байгаа. За баг 3 товтлооныхын дамжуултыг тийм авчихсан. Энэ оюутны тоглогч ойлголцол гоё байгаа. За Кейли Чон урт насан өөрөө зүсээд орсон цааны тоглох сул байгаа нь болор цэцэг юм байна. Болор цэцгийн олон зай шийдэлд ороод гарсан. За жижиг болроо энэ ч товтлооны самраас авсан ихтэй хаалтанд орчлоо. За хэдийн уран намч гэсэн 2 дахь боломжийн төлөө үнэхээр сайн төгсөд тоглочоо. За Винксийн зүрүүд маш уртаа сөрөг давталгаа уянгийн төгсгөлтөөр болорцгийн хаалт амжилттай болсон. Болорцэг голд Кейли Чуанд үлдээсэн. Чуанд солгойдоо ороод явсан. Бөмбөг хамгаалагчаас Юдена Степс байгаа болохоор яг будагтай л төдөл зоримог давталгааг үл хийж чадахгүй байна те. Задлбайд алтай орж ирсэн. Аудэ Винкс багаас. За тэгээ уянгыг авч байгаа юм байна. За оюун талбай дээр байгаа үедээ бол тоглоом дээр бол үнэхээр идэвхтэй байна ялцчихгүй. Болор эрдэнэ. За Чуан гар дээрээс бөмбөгийг хүлээж авсан. Уран чимэг түндрэ амалтыг хийж байгаа. За хамгаалагчтай явуулсан. Олон зай шидэлт амжилттай болсон. Уран чимэг өөр нэг гар доор зайг нүгчлөө. Тэглээ. Hand down, man down гэдэг үг бас гэсэн үг байдаг шүү дээ. Тэгээд за энэ ч тэгээ бөмбөг таслагдсан. Эргээд Кейли Чуан урд нь толгоонд гарч ирээд өөрөө өөргөд дотлсон толгоон дээр нь алдаа гарсан. Дараас нь 5 оног авах боломжтой болж байна. За Чуаны хувьд өнөөдөр 2 жилийн шидэлтийг гүйцэтгсэн. Нэгийг нь амжилттай болгосон. За холын зай шидэлтийг 11 удаа гүйцэтгээд 2-ыг л амжилттай болгосон гэж харагдаж байна. За сая сүүлд үлстэй хүчээр л унаглаа сүүл холын шидэлтэй бол. Кейли Чуан эхний жилийн шидэлтний амжилттай болсон багийн 56 дахь оноо олсон бол хувийн 23 дахь оноо юм байна. За онооны зэрэг ойртоод байна шүү. 6 болчлоо. 2 дахь шидэлт нь муу амжилттай болсноор 5 оноо олсон. Аудэ Винкс багийн ахлах тасгалж боловч цолмон засварлах байсан. Шууд амжилтын гол ивент тэтгэж шунд дурлам амтыг зөвхөн KFC-гээс за тооны зэрэг ердөө 5 болоод ирсэн байгаа. Аудэ Винкс багийн засварлагаас гарч ирээд хийж байгаа давталгаа нь бөмбөг алтлт болчлоо. Болор эрдэнэ үгэнсэлсэн. За Амазонс давталгоонд шилжлээ да болор эрдэнэ. Дамжуулт Баатрин болор эрдэнэ дээр ирсэн. Урт насан. Яварунда цлаавсан өөртөө зай үсгээд холын зай шидэлтийг гүйцэтгсэн шидэлтэй алдсан болор эрдэнэ бөмбөгийг талбайд үлдээж чадсангүй. За 6 минут хагас хугацаа тоглолтод үлдсэн байгаа. Айл албагт бол 2 удаагийн засварлага зөвлөх хэрэг байна. Гэрэлмаа. За эргээд уянгыг Винкс эсвэл талбайд оруулж ирсэн юм байна. За сая алтай орж ирээд нэг хамгаалт болон нэг товтлогоо нэр бол хангалтгүй байсан. За энэ ялч баруун гар нь нүүрлэн очиж зогчжээ. Дажиг шумаас гэрэлмаа бөмбөг тоглолтод оролцуулна.
Тина гоё дамжуултыг үлдээсэн уран чимэг хин дээр суул давталгаагаа адлаа. За улмаар Улаанбаатар Амазонс баг тоглоонд орж байна. Болор Эрдэнэ аваа шуу шидсэн холлын зай шидэл дугаагаад гарсан. За өнөөдөр ч Амазонс хідэн шидэл дугаагаад орч удаа. Тэгээ шидэлтүүд бол үнэхээр болохгүй байна. За энэ дээр бас тэгээ Баатар Болор Эрдэнэ ер нь автцсан бөмбөг өөрөө баг зэрэг нэг хайхрамжаалтаад алдчихлаа. Тэрсмаа. За өөртөө зай гаргаад дамжуултыг өгсөн Тина Албатраа авч үлдсэндээ уян заанчаа бүсэнд өргөж өчлөө. Сарасны ард багтаа бөмбөг авчлаа сая уран чимээ. За энэ дээр Инэрма уянга бөмбөгийг хатгасан. За яг өөрийн бүсээс эсрэг багийн бүст орж ирээгүй байх та тий. Хөл тавиг байх та бөмбөг авчлаа. Тина Степс бөмбөг дээр ажилласан. Амзуусын тамирчдууд тийш бөмбөгийг бол хадгалж үлдсэн үү гэсэн алдчихлаа. Урагшаа маш хурдтай довтлогоо ихэлсэндээ довтлогооны алдаа гарсан гэж үзсэн. За тэр бөмбөгөө тоглогч хамгаалагчийг хашиг үедээ алдаа гаргачих шиг боллоо. Уянгийн алдаа. За тоглолтын эхлэлтэй харьцуулахад бол аль аль багийн хамгаалт илүү чангараад эхэллээ. Эхний үед бол хоёр баг 29-29 оног авч ирсэн. Маш одоо өндөр наалттай үе болж исэн. Цоожин Болор Эрдэнэ хамгаалагч ардаа үлдээсэн Евростеп писэн давталгаа амжилттай өөрийнхөө нэрийн утсан болсон давталгааг хийлээ. За лигт орж ирсэн эхний жилээсээ л яг одоо өөрийн давталгаа ороод өөрийгөө таниулж ирсэн тоглож. За энэ ч уртнасан Инэрмагийн бүгийг таслаад Амазонс хурдан давталгаанд хүний илүүтэй гараад ирсэн байгаа. Келли Жооны дамжуултыг Баатрин Болор Эрдэнэ гүйцээснээр тооны зөрүү ердөө 1 боллоо. За Wings багаас өөртөө довтолж чадахгүй. За довтолсон ч хийчгээр сул боломжууд бол зөндөө алдсан да. Уран чимэг гэнүүд алдаа салхлаа. Их хүнд нөхцөл байдал руу өөрөө яваад орчлоо шүү. Тэглээ. Тэгээ зоолуулж эсрэг багаас нь алтай гаргалаа. За Урт насангийн алдаа ажээ. За урт насаа ингээ бас 4 алдаатай болчлаа шүү. Амазонс ингээ 4 алдаатай 3 ч тоглогч болчлоо. Уян. За Болор Эрдэнэ хаалт амжилттай болсон. За Болор Эрдэнэ ч 4 алдаатай тоглогчдын нэг штэ. Сая лиг зөрөгтэй хамгаалтыг хийлээ. За тэгээд цаг нь өгж байгаа л харж байгаа л хаалт хийсэн юм да. Загралмаа өнгөний тоглолтод оролцуулсан Тина Степенс Болорцгийн эсрэг шахаад явсан. За довтлогоо цаграар баг авираад орлоо одоо сая. Эндэр нь Тина Степенс зөвөр мэдэрсэн юу болчихвоо. Авсал нүрдэг хатагт авчих шиг боллоо. За эндээс тодорхой харагдах бах. За сая самбарт байрлалыг тэмцсэн тамирчны тохоо нүүрэн дээр нь буулсан байж болцсон шүү те. За шогч тэгээд бичлэг нэрч үсгээр болсон. За шүүгчд бичлэг үзээд спортын бусаалтайг хүлээж байгаа юм байна.
За одоо эндээс бид хүнд харагдана. За тэр болорд нь зүүн гар салцсан юм байна. Тийм байна. За ингээд хувийн алдаа тав болчихж байгаа тийм. Тоглолтыг энэ үрээд чөлөөлсөн. За ердөө 1 оноо болж ойртчихсэн тоглолт ингээд 4 онооны эргэлтэж байж болохоор болчлоо шүү. За Tina Stephens өнөөдөр 5 жолоо шидэлтийг гүйцэтгсэн. Ердөө 2-ыг амжилттай болгосон. 40% гүйцэтгэлтэй байгаа. За тэгэхэд болор эрднийг орлож Эрдэнэмаа талбайд орж байгаа. Эрдэнэмаа гол нь 4 алдаатай байгаа. Таны асуудланд уртнаас нь 4 алдаатай гэдэг. Эхний шидэлтэн амжилттай. Шилдэг хонсон спортын босоодоо яг шилдэг үүсгэсэн. За спортын бус алдааны нэг шидэлт учир өндөөх хөл өмнө Stephens тоглохоо орсон тийм. За гэрэлмаа бүгд тоглолтод оролцуулсан. Уран чимэг. За гол дахиад Tina Stephens бүгд үлээж аваад хатагтай тоглохоо зөвөрүүлсэн. За ингээд нийт бодлогоор ерөөхдөө баг 5 оноо авчлаа гэж хэлэхэд болно доо. Улаан ортооны зэрэг 6 болоод толчлоо. Kelly Chuan алдаа гарсан. За гэрэлмаа тэрнаа гарын болохтой алдаа гарсан хаа. За уран чимгийн алдаа юм шүү. Уран чимгийн 3 талдаа болсон болорцэг. Kelly нан болорцэг зай гарсан холын зайн шидэлтэн самбардаад орж байна. За Пуэсо холын шидэлтийг болорцэг орууллаа. 3 онооны зэрэг. За бөмбөг алдалт болсон уу гэсэн гэрэлмаа юутэйш бөмбөгийг багтаа хадгалсан гэхдээ довтлогооны секунд унж байгаа яаруулах хэрэгтэй. Уран чимэг дамжуултыг үлдээсэн уянх дээр алдаа гарчээ. За энэ хэний алдаа вэ? Эрдэнэмагийн алдаа бол 5 болно. За урт насангийнх ч байсан 5 болно. За Эрдэнэмагийн алдаа 5 болсон ингээд самбарын 2 тоглогч нь хоёулаа 5 алдаатай болж суулаа да. За тэгээд Бэмчав талбайд орж ирлээ. Тэгээд өөр сонголтгүй бол болчлоо л доо. Байж болох хамгийн сайн сонголт Бэмчав та. Талбайд анх удаа орж ирлээ. За ингээ Amazon-с талбайд байгаа хамгийн өндөр тоглогч нь одоо болорцгэл болж таарч байна да. Харин Бэмчав болорцог хоёр тун ойролцоо та. За уянг 2 чөлөө шидэлтийг гүйцэтгэн. За энэ тоглолтод 11 оноотой байгаа. Өөрийгөө бол үнэхээр гоё соролж байна самбартаар. Багийнхан ч тэгээд яг тоо бүрт дамжуулж байгаа юм гэж байна. Техник шидэлтээ алдсан. За Бямчанг энэ тоглолтод анх удаа талбайд гарч ирж байгаа. Тий. Энэ гол асуудал гэвэл. За хоёр дахь шидэлт амжилтгүй болсон. Kelly Chuan урдан тоглоонд цаана урт насан болорцэг Chuan Америкийн зам дээрээс холын зай шидлэг гүйцэтгсэн шидэлтээ алдсан. За тэр унахта хөл дээр буучлаа да хамгаалагч хаа. Ай. За Улаанбаатар хамсанс ч өнөөдөр ямар гарцтай тоглолт болж байна. За баруун хөлийн шагаа хэсгэл бариад байгаа. За их л зөвөртэй байна да гэж Chuan. Тэгээ Chuan ингээд хэрвээ бэртчүүл одоо бэртээд ингээд тоглолтыг цааш үргэлжлүүлэх за бүр муугаар утгад дараагийн тоглолтод оролцох боломжгүй бол багийн бүрэлдэхүүн нөхцөл тун хэцүү болно шүү. За Chuan шидэлт гүйцэтгсэн яг л уянгийн хөл дээр буучтай. Энтэч маш шуухан амжилт тусалцаа болгоно. Тусламжийг үзүүлж байгаа. За яг энэ 4-6 сарахад бол ер нь энэ тоглолтыг дуусгах чадахгүй болов да. Үнэхээр зовиртой байгаа харагдаж байна. За одоо энэ тоглолт одоо оролцох зөвхөн энэ тоглолтоор энэ бэртэл тогтвол бас ер нь нацтай хэрэг шүү те. Дараагийн тоглолт гэдэг бол маш том гар зулчна. Тэгээ хөл дээр ачаал авч чадахгүй үтэж өргүүлээд байгаас гарлаа. За Улаанбаатар Амазонс нэг одоо гигэтэй мэдээг бол энэ тоглолт яваад лиг бол тэр хугацаанд завсарлаж байгаа. Тэгээд мэдээж гавьяа тамирчид бол буцаад лигийн тоглолтоор эхэлчих болов. За шагайны бэртэл бол харьцангуй одоо гайгүй байдаг. Бусад одоо юу гэдэг шөрмөс булчингийн бэртлүүдтэй харьцуулахад бол
За тэгээ шүүгчд бичлэгийг үзгээ байна. Магадгүй спортын бусалтай байсан дээр үзэж магадгүй. Одоо буух хорон зайг нь олгоогүй. Тэгээ Гарсиа дасгалж болох чиглэл чийлэн хэсгэлсэн юм байна. За одоо дахиад ерөөсө талбайд орж ирэх нэг тоглож орох шаардлагатай болчлоо. Ерөөсө 6 тоглогчийг ашиглаж байсан шүү дээ. Эрдэнэт доош таарч байгаа юм байна. Эрдэнэт яг лигийн бус тоглолтууд 100 минуттай тогтмол оролцсон идэж өнөөдөр бол бас огт гарч ирээ. Гарсиа дасгалжуулагч юм бас нэг онцлог л доо. Үгүй маш цөөн тоглогчийг олон минутаар ашигладаг. Өнгөрсөн жилийн шилдэг гадаад тоглогч Крейсбергийг манай уучлалтай сайн санаж байгаа гэдэг. Улирлын дунд чинь 35-аас дээш минут дээ шүү дээ. За шууд амжуулалтын Platinum event тэгж спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors шүүгчд бичлэг үзэж дууссан байна. Тачаалсан амжилтгүй болсон. Ямар нэгэн спортын бус үйлдэл байгаагүй гэж үзлээ. За Чон тэр их л зөөртэй байна да. Хулан ард нь утсан байгаа гэж байна. За уран чимэг бүгд тоглолтод оролцуулсан Инэрма. Дагуулж гисэн Династапис тойруулж гисэн дамжуулалт уянх дээр ирсэн. За Бэмчови эсрэг биеөгөө довтлсон уянгийн довтлогоо зариллаа. За тоглолтын сүүлийн 3 минут 30 дээрээс талбайд орж ирээг 2 тоглогч орж ирсэн. Тоглолтын төгсгөл ямар байх нь вэ? За одоо тэгээ гол нь яг тавцааны ачааг үрж исэн тоглогч нь гарчлаа штэ. Гэлэ Чон гэдэг. Эрдэнэт холын цай шилдэг гүйцэтгсэн. Шийдэлт нь амжилттай боллоо. За гарцаа байхгүй сайн шийдэлтэй л дээ Эрдэнэт. За талбайд орж ирсэн эхний бөмбөнд хүрэлтээр шийдэлтийг амжилттай болголоо. Гэрэлмаа. За бөмбөг хүн Инэрма авч таарлаа. Уянга Бэмчүүд өндөр их болон гараад ирсэн. Тинастай бисрүү чиглэсэн дамжуул бөмбөгийг татсан, хамгаалт сайн бочлоо. Амазонсоос довтлохоодоо шилжсэн. Болор Эрдэнэ цаана урт нассан заамгалтын алдаа болсон. Ажигын шамаас бөмбөг тоглолтод оролцсон. За Wings-ийн багийн 3 дахь алдаа болж байгаа юм байна. Amazon-ийн алдаа бол дөрөвөөс дээш болсон байгаа. За ялч контакт байсан байна. Солилцоо талбай дээр Audi Wings багаас Солонго орж ирнэ. За Тинастапис стегнэр салруу суусан. За бас л зөөр мэдрээл талбайгаас гарлаа да. Яг зүү үл дээр бас ачаал авч чадахгүй харагдаж байна. За ингээд талбай дээр 10 Монгол тоглогч үлдэж байна да. Болорцэг Болор Эрдэнэ тооны цаг тэнцүүлэх боломжтой довтлоо илүү ч харах боломж байна. Болорцэг нааны тоглолт сул байгаа нь уртнаас дохиж ороод хөөргөө довтлсон амжилтгүй 2 дахь боломжийг Бямба үүсгэсэн. Эрдэнэт за Болорцэг бөмбөгөө дээр нугаад гаргасан бөмбөгийн үтэж талбайд үлдсэн дэгтээ довтлооны скор бага байсан. Бэмчөөн дамжуулалт таслагдсан уран чимэг. За Солонго холбогчтой бөмбөгийг өглөө. Инэрма. За одоо самбарт орол Wings баг хамаагүй давуутай болсон ч байгаа да. Солонго трийгээ мэдрээд өөрөө тоглохыг илүү үзсэн. За энэ тоглолтын марк ихний тоглооны орлого нь хаа. Нэг орчлоо. Тэ болсон. Уртнасаа. За Болорцэг. За дугтасан гар дээрээс бүгийг асаа баруунда өдөөсөн доо нэг довтлогоо 2 хийсэн энэ удаа алдаа салгасан. Багийн 4 дахь алдаа довтлооны үе алдаа болсон. Уртнасан 2 жилөө шидэлтийг гүйцэтгэнэ. Насангийн ихний шидэлт амжилтгүй. За Тинагийн тэмчин цэцлэмжийг авч байна. Урт насангийн өдөх шидэлт амжилттай болсон 3-1 0. За ерөнхий талбай дээр байгаа 10 тоглогч тоглолтыг дуусгах магадлал их л өндөр болчлоо одоо бол. Гэрэлмаа. За Солонгод ийдэж атгуулж чадсан 3 хамгаалчиг өөр төрөлтөд гой дамжуулалтыг сулсан боловч яг довтлох нөхцөл бол үлдсэнгүй дээ.
Товтгоны скул дуусч байгаа Гэрэлматер хамгаалт сайн болсон. Амазонс багаас товтгондоо шилжсэн Эрдэнэт. За болор Эрдэнэ төвчгээрээ контакттай яваад орсон алдаас автлаа. За болор Эрдэнэ тэгээд бие хүч болон нурууны өндөр төдийлөн яг хөө сайн биш ч гэсэн маш гоё баланс болон бие хүчийг ашиглаж контактн дээр толдогтой. Тэгээд бие их гоё ашиглаж тоглолтог юм дамжиж байна. За хоёрчлоо шидэлтийг гүйцэтгэхээр боллоо. За түүний хувьд бол одоогоор 16 оног авчихсан байгаа юм байна. Эхний шидэлтээ алдаж байна. Хоёр дахь шидэлтээр амжилттай болж байна. 71-69 сүүлийн минут 20 секунд буюу 80 секундын хугацаанд хөө эхэлж байна. Винксэс Гэрэлмаа Рончмик Занан Инэрмаа шидсэнгүү өөрөө яа уг нэг гой дамжуулт байсан. Тэгээд гүйцэтгэлэнд харуулчлаа. За яг л 1 минутын хугацаа үлдэж байна да. Ердөө 2 оноо тоглолтыг зааглаж байна. За болор Эрдэнэ. Бөмбөр урагшсаар болор цэг дээр ирсэн дээ. Тоглолтын сүүлчийн минут ажиллаж байгаа болор Эрдэнэ. Уртсан дээр ирсэн дамжуулт. За засааны эсрэг хөдөлсөн өөрөө хөөргөд явуулсан шүгэл дугарлаа. За Амазон сэнчлөө шидэлтийн хувь бол тийм сайн биш байгаа. Насангийн үед маш чухал хоёр шидэлтийн өмнө ирж энэ да. Уянгийн алдаа байсан байна. За уянга ингээд 4 алдаатай болсон. Тооны харьцааг тэнцвүүлэх боломж урт насанд байна да. Нийшэдэлтэн за нэлээд дутж аач нэ. Их яарч идэх шиг боллоо сая. За хоёр дахь шидэлтэн өштэй болсон. За 1 онооны зөрүүтэй болсон. Солонгон дасгалжуулагч өрөө мэдлийн засварлагаа захиалж байгаа үзэгчтэй. Тооны харьцаа 71-70. Тоглолтын үндсэн цаг дуусахад 47.8 секунд дутуу байгаа. MVX баг 1 оноо тэргүүлэлтэй тоглолтыг өршүүлж байна. За Гэрэлмаа энэ дээрсээ давталгааны алдаа болцсон. Болор Эрдэнэ алдаа салгасан. За гарцаа авахгүй гар нь маш хол саллаа. Хамгаалагчаас одоо зай авахын тулд. За одоо баруун гар нь бол Болор Эрдэнэ нүүрэн дүүс газар нь явж байна. Тэгээ Болор Эрдэнэ ч их одоо сэргэлэн байж алдаа авлаа сая. За өчлөө шидэлт бол байхгүй байна дээр. Давталгааны алдаа та. Бөмбөг шовны араас тоглолтод оролцсон. За цолгон дасгалжуулагчийн захиалсан засварлага ингээд ямар ч үр дүнгүйс олчлоо доо. Эргээд Улаанбаатар Амазонс баг тоглолтын тэргүүлийг авах боломжтой тоглоог зохион байгуулах гэж байна. За Гарсиа дасгалжуулагч талбайн гаднаас багийнхныхаа одоо хөлбөрийг бол хийж өглөө. Ямар хөлбөр явах нь хараа явуулсан. За зай байсан ч шидсэнгүүдээ нь одоо баруундаа засаад явуулж байгаа юм байна. Урт насангийн шидэлт байсангүй бөмбөгийн төлөө тэмцэл Инэрмаа аврагшаа довтгойг эхлүүлсэндээ. За одоо бол Wings гэж айхтар яарад ах шаардлага бол байхгүй. Илүү одоо найдвартай оноох нь гол зорилго.
За гэхдээ зөрөөд Амазонстаас тогтолцооны хангалттай цаг үлдэнэ. Тийм учраас Донаттой оноо авах шаардлагатай байна да. Гэрэлмаа Болор Эрдэнэ эсрэг явж ороод автсан амжилтгүй Болор Эрдэнэ самбраас авлаа. За сүүлийн 15 секунд эхэлсэн. Зөрөө дээр нь ямар хэлбэрхэн байдлаар бөмбөг алдчихваа. Гэрэлмаа бас илүү болгон тэгээд бөмбөг алдаа. За яарчлаа саяасаа. Бөмбөгөө бариад шалгаачлаа. За айл талаасаа их л одоо тийм өөрсдөөсөө шалтгаалсан алдаа гаргасан тийм хожигсан тоглолт болчлоо. Ингээд энэ үед Улаанбаатар Амазонсоос завсарлах захиалжээ. Улаанбаатар Амазонс багаас захиалсан завсарлахын хугацаа дууслаа. Тоглолтын үндсэн цаг дуусгаад дараа орны 9 секунд үлджээ. За айлал багт нэг удаагийн завсарлахын хэрэг байна. За хоёр баг тул алдаа гарах хэрэг бол байхгүй. Айлал багийн алдаа дөрвөөс дээш болсон байгаа. За Тина Степенс буцаад талбай дээр ороод ирчихсэн ба будагтай талбай хамгаалтыг их л зузаан болголоо доо. За Болор Эрдэнэ ямчааслаа аваад довтлогоонд ердөө 3 секунд үлдсэн байгаа. Болор цэцгийн довтлогоо амжилттай болжээ. Болор цэцгийн довтлогоор Улаанбаатар Амазонс багийн хожигдлогоо цуврал үргэлжлэхээр болж байна. Ай. За бид бүхэнд Болор цэцгийн Цэнжовын Болор цэцгийн довтлогоог ахин харуулах болон удаашруултаас за эндээс харъя. За гэрэлмаа гаргалсан нүгсэн уянгийн хамгаалт ч гэсэн их тааруу болцсон. Солгон хорын үнэхээр гоё мэдрэмжлээ төгсгөл зэрэг дунжаа үзэгчтэй. За багийн гол тоглогчид эзгүй байсан. Дээрээс нь хоёр төвийн тоглогч нь хоёулаа одоо алдааны асуултаараа тоглолтыг өргөсөн. Багийн легионоор тоглогч талбайг өргөсөн гэдэг ийм хүн тоглолтоос Улаанбаатар Амазонс баг хожид авч чадлаа. Зарим хүснэгтийн Европт бичигдж байгаа M-Wings багийн хүснэгтийг тэргүүлэгч багтай маш гоё өрсөлдөөнийг үзүүлэлээ харуулстай нийцэн мөчөд хожигдлуулсан. Ингээд үзэгчтэй хэсэг хугацааны дараа манай талбайн сэтгүүлч Оргил та бүхнийг энэ тоглолтын шилдэгтээ уулзуулна. За өнөөдрийн тоглолтод хожлын шийдэлтийг амжилттай болгосон Болор цэцтэй ярилцахад бэлэн болсон байна. За ямар ч тач хожигдлын зурлын үргэлжлэхийг болоо сэтгэл ямар байна? Сэтгэл маш гоё байна. Ер нь бол цагаа дуустал тэмцэе гэж бодсон. Ер нь тэрнийхээ ачаар ер нь бол багаараа хамтаараа сайн хамгаалаад дутагдaltaй талаа сүүлд нүхч орж ирээд ер нь бол багийнхаа маш их сэтгэл хангалуун байна. Бас багийнхаа маш их баярлаа. Эсвэл болоо сүүлд 8 болохны болоод маш их зүйлийг туулж гарлаа. Энэ бол бидний ялалт байсан. Баярлаа. Сүүлд яг сүүлийн довтлогоо хийх мөчөд юу бодогдов? Ер нь өөртөө хэрэг ихтгэл байсан бай. Би ер нь бол өмнөх жил ордон жилээс ер нь илүү ихтэй байсан. Бүр маш их ихтэй байсан. Манай багийнхныгаа хараад ер нь бол уран зориг авсан, гоё хамгаалсан. Тэр довтлогооны алдаа, Болорогийн довтлогооны алдаа малдаа авалт бол үнэхээр гоё байсан. Тэгэд би ер нь бол цаг харсахад 3 секунд байсан. Тэгэл ер нь бол өөртөө ихтэй
энэ сүүлийн тоглоог би өөрөө хийнэ гэж одоо ер нь бол маш ихтэй тоглосон. За бас хөгжөөний нэмжтэй хандж үг хэлээж Амазонс бол бас хамгийн олон хөгжөөний нэмжтэй багуудын нэг. Аха. Хөгжөөний нэмжтэй баярлаа. Биднийг дахиад ирж үзээрэй. Улам гоё тоглолт гарах болно гэж хэлье. За дараагийн тоглолт амжилтсая. Баярлаа. За ингээд үзэгчдээ өнөөдөр хамгийн сүүлийн тоглолт амжилттай болж өнгөрлөө дараагийнхаа шууд амжилтаар ирээ уулзъя.